Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамд Хятад ард улсын даргатай уулзахаас өмнө пүрэв гарагт өөрийн дайны яам буюу батлан хамгаалах хуучнэрээр батлан хамгаалах яамда ийм тушаал өгсөн байна. За энэхүү тушаал нь Америкийн нэгдсэн улс цөмийн туршилтаа эргэн сэргээх шаардлагатай гэсэн ийм тушаалыг холбогдох албан тушаалтанд өгсөн. За энэ бол батлан хамгаалах чиглэлд бол илүү чухал ийм бэхжүүлэх үйл ажиллагаа болж байгаа. Бусад орнуудын туршилтын хөтөлбөрүүдийн улмаас би дайны яамд цөмийн засгийг тэгш хэрэгтэйгээр туршиж эхлэхийг дагалгасан. За энэ үйл явц нэн даруй эхлэх болно гэдгийг өмнөд Солонгос Си Жинпинтэй уулзахаас өмнө Truth Social нэртэй платформ дээр мэдгдсэн байна. За мөн түүний хэлж байгаагаар Оросын холбооны ус өнөөдөр 2 дугаар байранд бүгд найрамд Хятад ард улс 3 дугаар байранд бол цөмийн туршилтынхаа хэмжээгээр жагсаж байгаа боловч 5 жилийн туршид дотор бол бид нар ижил түвшинд очих болно гэж Дональд Трамп мэдгдсэн. За мөн Дональд Трампын ийм шийдвэр гарах бас нь Оросын холбооны улсад өрнөсөн үйл явдалтай холбоотой. Ерөнхийлөгч Путин лав гарагт Оросын холбооны улс Посейдон нэртэй цөмийн хөдөлгүүртэй супер торпедыг амжилттай туршин тухай мэдгдсэн. За энэхүү торпед нь цэргийн шинжээчдийг үзэж байгаагаар далайд асар том цацраг идэвх даалгавар үүсгэж чаддаг. За эргийн бус нутгийг сүйтгэж чадахтай ийм зэвсгийг бүтээж чадсан гэж цэргийн ажиглагчид шинжээтэж үзэж байгаа. За энэ үйл явдалтай холбогдуулан мөн энэхүү туршилтаа сэргээх шаардлагатай гэж үзсэн байна. За Трамп Оросын талаарх үг хэллэг болон байр сууриа сүүлийн үед ихээхэн чанхтах болсон. За мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин 10 дугаар сарын 21-нд шинэ Буревестник нэртэй далавчид буужныхаа туршилтыг хийсэн. 10 дугаар сарын 22-нд цөмийн зэвсгийн харуултын сургуультаараа цөмийн хүчин чадлаа олон нийтэд үзүүлж харуулсан. За харин Америкийн нэгдсэн улсын хувьд хамгийн сүүлд 1992 онд цөмийн зэвсгийг туршиж байсан удаатай. За ерөнхийдөө цөмийн туршилт явуулна гэдэг нь альва шинэ цөмийн зэвсэг нь ямар хүчин чадвартай байдлыг энэ мэдэх боломжийг хангадаг. За мөн хуучин байгаа зэвсэгэл нь ажиллагаатай байгаа эсгийг мэдгэд бол цөмийн туршилт чухал үүрэгтэй байдаг юм байна. За техник мэдээллийг өгөхөөс гадна ийм туршилтыг бас Оросын холбооны улс болон Хятад Америкийн стратегийн хүч чадлыг бол харуулж баталгаажуулахад их чухал үүрэгтэй гэж харж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд 1945 оны 7 дугаар сард Нью Мексико мужийн Алмагор дахь хотод 20 килотон атомын бөмбөг туршснаар цөмийн 90 үеийг дэлхийд эхлүүлж байсан. За дараа нь 1945 оны 8 дугаар сард дэлхийн 2 дугаар дайныг зогсоох зорилгоор Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаяж хүн төрөлхтний түүхэнд үлдгэц ийм үйлдэлийг хийсэн. За энэ үйл явдалтай холбоотойгоор дэлхийн нийт бол цөмийн засгийг хориглох, цөмийн засгээс татгалзах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. За гэвч бол сүүлийн үед их гүрнүүдийн хоорондын эдийн засаг болон бусад төрлийн өрсөлдөө нэмэгдэж байгаатай холбоотойгоор зэвсэглэлээр хөөцөлдөх бол нэмэгдэж байгаа. За үүний нэг нь бол Америкийн нэгдсэн улсын энэхүү цөмийн туршилтаа сэргээж байгаа явдал байна. За мөн манай хоёр хөршийн хувьд бол цөмийн зэвсгийн өөрийн цөмийн цэнэг толгоогоо бол байнга нэмэгдүүлж байгаа. За энэ нь бол цаашдаа цөмийн өрсөлдөөн их гүрнүүдийн дунд хурцдах магадaltaйг харуулж байгаамаа.